Эдгээр этилийн спирт буюу этанолын талаар танилцъя. За этанолын физик шинж чанар, гаргаа авах арга, химийн шинж чанар, хэрэглээний талаар үзнэ. Мегмарсүр магш байна. За этилийн спирт нь нэг атомд хансан спирттэй найрлаганд ордог. За нэг атомд хансан спиртийн ерөнхий томьёо нь радикал OH гэсэн томьёотой. Өөрөөр хэлбэл хансан нүүрс ус төрөгчийн нэг атом ус төрөгчийг гидроксил бүлгээр халахад үүсдэг байна. За этилийн спиртийн ерөнхий томьёо нь C2H5OH. За энэ дээр дэлгэрэнгүй томьёо харагдчихээн. Эндээс харахад этаны нэг атом ус төрөгчийг гидроксил бүлгээр халахад үүссэн байна. За этилийн спирт нь ердийн төлөвтөө өнгөхгүй тунгалаг шингэн болох нь энэхүү зургаас харагдчихээн. 78.3 градуст буцалдаг 0.1 грамм сантиметр куб нягттай шингэн байх нэ. За этилийн спирт дэх молекулын туушрлыг энэхүү схемээр харуулсан байна. За энд эхний нүүрс төрөгчийн атом нь ус төрөгч болон нүүрс төрөгчийн хоорондох дундын хос электронуудыг өөрлөгөө татдаг буюу цахилгаан сөрөг шинж чанар ихтэй болох нь харагдчихээн. За хоёрдугаар нүүрс төрөгчийн атом нь гидроксил бүлэгтэй холбогдсны улмаас энэ нүүрс төрөгчийн атомаас хүчил төрөгчийн атом нь илүү цахилгаан сөрөг шинж чанартай буюу дундын хос электронуудыг өөрлөгөө хүчтэй татсан тууширсан хэлбэртэй болох нь харагдчихээнэ. Этанолыг гаргаа авах төрөл бүрийн аргууд байна химийн аргаар. За жишээлбэл цууны альдгидыг ангижруулдаг байгаа. За CH3COH гэсэн энэ нь хоёр шишиг нүүрс төрөгчийн атомтай альдгид буюу этанол байна. За үүнийг нөгөө талаар цууны альдгид бол гэж нэрлэдэг. За ус төрөгчтэй нэгдүүлэх замаар C2H5OH буюу этанолыг гаргаж авдаг байна. За дараагийн арга нь цуу хүчлийн нийлмэл эфирийг хүчил эсвэл шүлтээр үйлчилж бас гаргаа авах боломжтой байна. За жишээлбэл энэ дээр CH3COO гээд цууны хүчлийн үлдэгдэл харагдаж байна тий. За C2H5 гээд өөрөөр хэлбэл цуу хүчлийн этилийн эфир гэдэг нэгдэл байна. За энийг калий шүлтээр үйлчилэхэд цуу хүчлийн калиен давс буюу ацетат калий үүсээд тэгээд этанол үүсэж байгаа болох нь харагдаж байна. За этанаас этанол гаргаа авах урвалыг үйлдвэрт их ашигладаг байгаа. За жишээлбэл газрын төсний хийнээс ялгарсан этанаас этанолыг гаргаж авахдаа за бромтой урвалд оруулаад бромд этаныг бол гаргаж авч байна тий. Ингээд нэгдүгээр шатны урвал явж байна. За хоёрдугаар шатнд нь энэхүү хансан нүүрс ус төрөгчийн галоген туламжлал буюу бромд этаныг устдаа гидролизийн урвалд оруулж байна. За ингээд этанол болон дагалдах бүтээгдэхүүн нь H бром үүсэж байгаа нь харагдаж байна. Үйлдвэрт синтезийн аргаар этанолыг гаргаж авахдаа фосфорын хүчлийн орчинд этиленийг усны уураар гидротацид оруулдаг. За этилен нь H2C, CH2 гэсэн томьёотой ханаагүй нэгдэл байна тий. Усны ууртаа 280-аас 300 Цельсийн температурт фосфорын хүчлийн катализаторын орчинд уруулд орох нэ. За ингээд этанол дангаараа үүсдэг болох нь харагдаж байна. За химтэй холбоотой нэмэлт зөвлөгөө мэдээлэл шаардлагатай бол 98133311 дугаарт хандаж болно. Этанолыг дээрх химийн аргуудаас гадна биохимийн аргаар гаргаа авах боломжтой байдаг. За үүний тулд төмс 10 улаан будаа зэрэг цардуул ихтэй түүхий эдийг эсгэх урвал явуулдаг. За жишээлбэл цардуул маань C6H10O5 гэсэн томьёотой байна тийм ээ. За устдаа урвалд оруулаад амилаз гэсэн бактерийн нөлөөгөөр малтууз үүсгдэг. За энэ нь C12H22O11 гэсэн томьёотой сахарозын төрлийн нэгдэл байна. За малтууз нь цаашаа устдаа гидролизид орох замаар глюкозыг үүсгэх нь. За глюкоз нь C6H12O6 гэсэн томьёотой байна тий. За глюкоз өшөө цаашаа эсэлдэх замаар этанолыг үүсгэж байна. За ингээд C2H5OH нэмэх нь 2CO2 гэсэн эсэх процесс явагдсан байна. Агуулсан органик нэгдлийн найрлаганд ордог тийм ээ. За энэ нь бас бүдэг шаргал титэмтэй сүүмэлсэнд хөх өнгийн дүлийг үүсгэж чаддаг. За этанолын шатах урлын тэгштгэлээр эцсийн бүтээгдэхүүн CO2 ус үүссэн болох нь харагдаж байна тий. За мөн нэг атомт спиртүүд нь металл натритай урвалд ордог. За этанол металл натритай урвалд ороод C2H5O натрий буюу натрий этилатыг бол үүсгэсэн байна тий. За энэ үед гидроксил бүлгийн ус төрөгч нь металл натрийгаар халагдсан
холбогдсон болох нь харагдаж байна. За тэгвэл этанол болон бусад нэг атомт спиртүүдийг шүлтээр үйлчлэхэд урвалд ордоггүй. Яагаад гэхээр энэ нэг атомт спирт нь ганцхан ширхэг гидроксил бүлэг агуулсан байдаг тий. За тэгэхээр энэ маань хүчлэлэг чанар нь арай хүрэлцдэггүй учраас шүлттэй урвалд ордоггүй. Харин гидроксил бүлгийн тоо олон болох тусмаа олон атомт спиртүүд нь илүү хүчлэлэг шин чанартай болдог учраас натрийн OH-ийн уусамлаар үйлчлэхэд урвалд ордог. Харин нэг атомт спирт нь болохоор натрийн OH уусмалтай урвалд ордоггүй онцлогтой. За дараагийн этанолийн химийн шин чанар нь гидроксил бүлгийн зөвхөн ус төрөгчөөр биш үхэлдээ халагдах урвалд орж болдог. Жишээлбэл C2H5OH нь H бром буюу галогент ус төрөгчтэй урвалд орж ин тий. За ингээд гидроксил бүлэг нь бромоор бүрэн халагдсан бром титаныг үүсгэсэн байна. За дагалдах бүтээгдэхүүнээр ус үүссэн байна. За энэхүү урвалын механизмыг энд харуулсан байна. За этанолийн нэгдүгээр нүүрс төрөгчийн атом болон хүчил төрөгчтэй холбогдсон дундын хос электроныг хүчил төрөгч өөрлөгөө хүчтэй татснаар хасах цэнгийн илрэлтэй энд нүүрс төрөгч нь нэмэх цэнгийн илрэлтэй болсон байгаа. За тэгвэл H бром дох ус төрөгч нь нэмэх бром нь хасах цэнгийн илрэлтэй учраас энэхүү нүүрс төрөгчийн атомд бром хасах ион татагдаж очсон байна. За ингээд бромтой нүүрс төрөгчийн атом холбогдсноос гидроксил бүлэг нь орчиндөө байгаа ус төрөгчийг өөртөө нэгдүүлээд ус байдлаар ялгараад харин бром титаныг энэ үүсгэсэн болох нь урвалын механизм дээр үзэгдэж байна. Этанол хөхрийн хүчилтэй урвалд орохдоо хоёр төрлийн бүтээгдэхүүнийг үүсгэх боломжтой. Энэ нь юунаас хамаарах вэ гэхээр этилийн спирт болон хөхрийн хүчлийн аль нь давмгай байна гэдгээс хамаардаг байгаа. За жишээлбэл этилийн спиртийг 2-4 дахин их илүүдэлтэйгээр концентрацтай хөхрийн хүчилтэй халаахад D гэдрэгэн чих урвал бол ордог. За энэ дээр этанолын томьёо харагдаж байна тий. За хөхрийн хүчил маань эндээс усыг өөртөө шингээж авах нь ингэнгүүт эдгээр нүүрс төрөгчийн атом дээр байгаа чөлөөт радикалууд нь хоорондоо холбогдож ханаагүй буюу этиленийг үүсгэсэн байна. За энэ урвалыг этанолыг нь илүүдэлтэй аваад хөхрийн хүчлийн орчинд цөөлөн халаахад диэтилийн эфирийг бол үүсгэдэг. За жишээлбэл энэ дээр этанолийн 2 молекул байж байна тийм ээ. Энэ үед тэдгээрээс энэ HOH-аас 1 мол ус үүсгэхээр харагдчихна. За өөрөөр хэлбэл этилийн 2 бүлэг нь хүчил төрөгчийн атомаар ингэж холбогдсон буюу радикал О радикал гэсэн ийм найрлагатай нүүрс ус органик нэгдлийг энгийн эфир гэж нэрлэдэг байна. За тэгвэл энэ тохиолдолд диэтилийн эфир үүссэн болох нь харагдаж байна. За ингээд орчиндоо этанол нь их хэмжээтэй хөхрийн хүчил нь бага байхад ингэж диэтилийн эфир үүссэн болвол харин орчинд нь хөхрийн хүчил их хэмжээтэй байгаа тохиолдолд этилен үүсгэх замаар хоёр өөр төрлийн урвал явагдаж байгаа нь харагдаж байна. За этанолын хэрэглээг авч үзье. За этанолыг ашиглаад нийлэг каучукын түүхийн эд болох бутадийн 1,3-ыг гаргаж авдаг байна. За жишээлбэл энэ дээр этанолын 2 молекул харагддаг байна тий. За эдгээрийг D гэдрэгэнжүүлэх буюу усыг нь салгах. За мөн дегидратац буюу ус төрөгчийг нь салгах урвал нэгэн зэрэг оруулдаг байна. За ингэсэн тохиолдолд нийлэг каучукын түүхийн эд болох бутадийн 1,3 үүссэн байна. За D гэдрэгэнжих урвалаар нүүрс төрөгчийн атомууд хоорондоо холбогдсон болох нь харагдаж байна. Харин дегидратац буюу усыг нь салгах урвалаар эдгээр нүүрс төрөгчийн атомууд нь чөлөөт валенттай болсноор эдгээр нь дундын хос электроныг буюу хоёрлсон холбоог бол хоёр захтаа үүсгэсэн байна. За ингээд бутадийн 1,3-ыг гаргаж авах нь дагалдах бүтээгдэхүүн нь ус төрөгч хоёр ялгаруулсан байна. За гол хэрэглээ нь бол гэхдээ энэ хүн нийлэг каучукыг гаргаж авах энэ арга нь бол эдийн засгийн хувьд бол ашиг муутай. Яагаад гэхээр этанол маань өөрөө нэлээд өндөр өртөгтэй түүхийн эд учраас энэхүү аргыг практикт бараг ашигладаггүй байна. За гэхдээ этанолын гол хэрэглээ нь C2H5 согтруулах үйлчилгээтэй байдгийг та бүхэн мэдж байгаа тийм. Ингээ архит арс алкогол агуулсан бүтээгдэхүүнд ашигладаг байгаа.
Өнөөдрийн хичээлийг дүгнэж хэлэхэд этанол нь C2H5OH томьёотой нэг атом тансан спирт байна те. Энэ нь өнгөхгүй шингэн бодис. Тэгээд ариг дарсанд өргөн хэрэглэгддэг. Анх этанолыг нийлэгжүүлээд бутадиен 1,3 буюу нийлэг каучукыг бол гаргаж авдаг гэсэнтэй танилцлаа. За мөн этанолын химийн шинж чанараас авч үзэхэд түүнийг металл натритай бол уралд ордог. Харин натрий OH-ын уус мэлтаа уралд ордоггүй болох нь харагдсан. За мөн этанол энгийн эфиржих уруулаар диэтилийн эфир хэрхэн үүсэх вэ гэдэгтээ танилцлаа. За мөн этанолыг ихэвчлэн үйлдвэрийн тохиолдолд эсгэх аргаар маш их хэмжээгээр гаргаж авдаг. Жишээлбэл улаан буудаг эсгэж этилийн спиртийг гаргаж хүнсэнд ашигладаг. За эдгээр агуулгатай танилцсан. За ингээд нэмэлт мэдээлэл зөвлөгөө шаардлагатай өөрийнхөө сонирхсан сэдвээр хичээл захиалах бол 9813 3311 дугаарт хандаж болно. Анхаарал хандуулсанд баярлалаа.